партнеруудтайгаа яаж холбогдох вэ гэж. За мэдээж та ингээл бизнесмен хүн, бизнес уулзалтууд, энэ тэнд бизнес одоо ивентүүдэд оролцож явахдаа энэ олон улсын сүлжээ бизнесийн эрхэлдэг бизнесменүүдэд таарна уулзсан, тэднэртэй ярин санаа бодлоо солилцсон, ингэж холбоо тогтоож болно. За эсвэл шууд брэнд рүүгээ хандаад имэйл бичээд уцаар яриад ингээд оролцоод харилцсан зочлоод уулзаад ингээд гэр хэлцээнд орж болно тий. Ийм олон арга байдаг. Тий. Тэгвэл ер нь бол одоо Америкийн брэнд гэхээр Hilton, одоо энэ Marriott гээд McDonald's, Starbucks гээд тэгэхээр Америкт ирээд эзэнтэй нь уулзах шаардлага байхгүй. Эдгээр бүгдээрээ Азад өөрсдийн төлөөлөгчтэй байгаа. Аз нуухан талаа хариуцсан ч гэх юм уу, зүүн хойд Аз хариуцсан ч гэх юм уу тий. Ийм хүмүүс угаасаа байж байгаа. Тэгэхээр Азад ихэнх нь Хонконг, Сингапурт байдаг. Тэгэхээр ерөөсөө тэднийг ихлэ олоод уулзаж байгаа. Тэднийг олж уулзаад контакт тогтоогоол тэгэл цаашаа юм яриа явчих боломжтой. Заавал энэ Америкт ирээд эндээ уулзах шаардлага. Угаасаа Америкт уулзчих. Америкт ирээд таныг уулзъя уучлаарай. Та Сингапурт манай хүмүүс байгаа. Тэднэртэй холбоо тогтоогоорой гэж тэдний мэйл хэвцэг өчнө. Тэгэхээр Аздаа л ажиллана гэсэн үг. За холбоо тогтоолоо. Тэгэхээр дараагийн ажил юу вэ? За хамтран ажиллах санамжч байгуулна. За бид нар ийм буудлын эсвэл ийм ресторан түргэн олны газар ийм кофе шоп нээхээр боллоо. Тэгээд санамжч байгуулна. Ийм хугацаанд гэрээгээ байгуулна. За үндсэн гэрээгээ ийм хугацаанд за ийм зардалгаар нь гэдэг үндсэн юм тохирчин. За тэгэл ерөнхийдөө үндсэн ажиллагаа ороод явна. Гэрээний ер нь бол за зөвхөн зочдлуудыг ярил л та. Тэгээд зочдлуудын гэрээ буюу hotel management agreement-тэй зочдлуудын менежментийн үйлчлэгээ үзүүлэх гэрээ тий. Түүнийг дагалдаад бас олон гэрээуд орж ирдэг. Жишээлбэл license agreement тий. Service agreement за өөрөө дагалдах тийм. Ингээд ер нь 4-5 гэрээнээс бүрдсэн одоо set of agreement буюу багц гэрээ та гэрээ хилцээ хийж нөгөө талдаа гэрээ байгуулах болно. Тэгэхээр мэдээж танд маш сайн санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх хэрэгтэй. Тэгж байж тэр гэрээг та амжилттай дуусна. Доор хаяж хагас жилийн одоо хилцээ хийн, гэрээний хилцээ хийн гэдгийг тооцоолох ёстой шүү.